Улаанбаатар хот өдөрт 3500 тонн хог хаягдал гаргадаг гэсэн 2015 оны судалгаа байна. Үүнээс өнгөрсөн онд дөнгөж 26 тонн хогийг дахин ашиглаж түүхийд болгон экспортод гаргажээ. Гэхдээ бид үүнээс ч илүү ашиг олж болно. Хогийг хаягдал чигээр нь ойлгодог, англин хайж сурахгүй байгаагаас эндээс олж болох ашигаа алдсаар байна. Ер нь хог хаягдлын 40 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой цаас хумцар сав хөнгөн цагаан эзэлдэг байна. Өдгөө дэлхийн том хотууд хог хаягдлаа дахин боловсруулж иргэдийнхээ хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн болгон нийлүүлснээр асар их ашиг олдог болжээ. Гэхдээ хог хаягдал боловсруулах үйлдвэр олныг нэгээд энэ асуудал зохицуулагдахгүй, хогоо англин хаях, эзэнгүй хог гаргахгүй байх, хаягдал баг гаргахаас л ашигын тухай яриа эхэлнэ. Хогийг бол ерөнхийдөө дахиур энгийн аюултай хог хаягдал, үйлдвэрийн хог хаягдал гэдэг маш олон янзаар ангилдаг л та. За иргэдийн хувьд бол яг дахиур энгийн гэсэн хог хаягдлын талаар бол мэдээлэл авах зайлшгүй шаардлагатай байдаг. За аюултай хог хаягдал дотор болохоор эмнэлгийн хог хаягдал, за тесэрч дэлбэрэх аюултай энэ хог хаягдлууд батарей, зай гэдэг хүмүүс яг өдөр тутмын хэрэглэдэг энэ химийн бодис агуулсан хүний эрүүл мэндэд хортой энэ бүтээгдэхүүнүүд маань аюултай хог хаягдал гэж нэрлэдэг да. За ер нь хог хаягдлыг хэрхэн ангилах талаар сайн мэрэгчсэн бол хэлж байна. Тэгэхээр хамгийн гол нь иргэд энэ тал дээр ойлголт байхгүй байх гэж хэлж болох юм аа. За энд бол жишээ нь бид нар хогийн пункт дээр ирээд байна. Тэгээ энд дод хайсан хогнуудыг харахад ерөөсөө ингээ холилдсон байдалтай байгаа. За хумцар сав гэхэд бол дахин боловсруулагдах буюу нөгөө дахиур гэсэн ангилалд нь одоо орох боломжтой. За харин цаас бол энэ хайрцаг бүтээгдэхүүнүүд бол мөн бас дахин боловсруулагдах хог хаягдалд орно. За бусад төрлийнх нь гэхэд одоо нөгөө энгийн гэсэн хог хаягдалд нь ордог байгаа. Тэгэхээр энэ бас нэг ялгаа байна л да. Хотын төвүүдэд гудамжаар тавьсан хогийн савнуудыг ихэд дахиур болон энгийн гэсэн ялгаатай хоёр одоо хэсэг байхад за мөн осны үүдээр олон за бусад гэр хороодлын хэсэгт бол ингэж ялгаа ангилсан хогийн сав бас байдгүйтэй холбоотой юм байна. Ганц бог хаялаа гэд хот бохирдохгүй гэсэн сэтгэлгээ дээр нь хайхрамжгүй хайсан аюултай хог хаягдал эргээд хүүхэд багчуудад хор хөнөөл учруулж байна. Жишээлбэл одоо өдрийн гэрэл харсан өдрийн гэрэл байдаг ч юм уу эсвэл бидний байнга хэрэглэдэг халууны шил маань дотроо өөрөө мөнгөөс агуулсан байдаг те батарей зай маань бас химийн бас өндөр агуулмжтай учраас эдгээр нь бол эргээд хүүхдүүдийн эрүүл мэндэд бол нэлээд хорт. Энгийнээр хэлбэл иргэд хог хаягдлаа их усрээс нь ялгаж сурах хэрэгтэй. Нийт хог хаягдлын ихэнх хувийг ахын хог эзэлдэгч одоо хүртэл нийгчайл ахын хогоо дахиур энгийн нэрэнд ялгалгүйгээр шууд хайж байна. Харин хотын төв гудамжуудаар хогийн сав олон болжээ. Ихэнх хогийн сав дахиур ба энгийн гэсэн хоёр тасалгаатай болсныг анзаарсан байх. Дахиур гэдэг нь дахин боловсруулж болох ундаа усны сав, харин энгийнт нь бусад хог хаягдлыг хийдэг юм а. Хэрвээ иргэд аж ахуйн нэгжүүд хогоо ялгаан ангилж хайж байвал энэ нь эдийн засгийн өндөр ашигтай гэдэг нь нотлогдож байгаа юм. Жишээ нь гялгар ут хумцар саваар сандал ширээ хийдэг юм а. Тод мэдээнд инхмаа баясгалан.